Ягья хийх. Ягья болон тапас хийснээр хүн дээдэд хүрдэг. Ягья гэж юу вэ? Ягья гэдэг нь альвааг нэгтгэх, бүхнийг нэгтгэх, бие сэтгэл сүнсний нэгдлийг ягья гэдэг. Дуулж, уншлаг унших нь тэр таны ягья. Зөвхөн тэр дуул байгаа юм шиг та байхгүй, зөвхөн тэр дуул байгаа. Энэ таны сэтгэлийг бүхэлд нь эзэмддэг. Ийш тийшээ хараад уусч нэгдэхгүй байгаа бол ягья биш. Харин хөгжим аялгаунд бүрэн дүүрэн уусч нэгдэн та өөрөө дуу болж байгаа бол энэ чинь ягья. Үүний адилаар Ведик пандитууд ягья хийдэг. 108 төрлийн ургамал бэлдээд, уншлаг уншиж, мантра уншаад гал дургдаг. Ёслол үйлддэг. Энэ бол дравягья. Ягьягийн хамгийн бүдүүн хэлбэр нь. Үүнээс арийн нарийн нь жапа ягья, түүнээс ч нарийн нь яна ягья буюу мэдлэг. Бүгд цуглаж, мэдлэг хэлэлцээд, ойлгоод, сонсоод, мэдлэгийг өөрийн болгох нь яна ягья юм. Тэгээд бясалгал бол өөр нэр нь ягья. Ягья хийх. Арвуулаа суугаад сатсан хийх нь сайн хэрэг. 10 мянгуулаа сатсан хийх нь бас л сайн. 10 хүнтэй бол нөлөө нь арай бага гэх зүйл байхгүй. Хэрэв нэг хүнд тусалбал мэдээж сайн хэрэг. 10 эсвэл 1000 хүнд туслахад өөр нөлөө нь адилхан байдаг. Тэгэхээр хэр их хийх чинь биш. Юу хийж чадах хэрээрээ л хийх ёстой юм. Ягьягийн 3 төлөв. Ягья гэдэг нь 3 зүйлийг хэлж байгаа. Дева пужа, тэнгэрлэг энерги, тэнгэрлэгүүдийн тэнгэрлэг чанарыг нь хөндлөх. Сангатикара, бүгд хамтдаа нэгдэж нийлж хийх. Ягья ганц хүнд болдоггүй, нэг хүн хийдэггүй. Учир нь бид ангид тусдаа оршдоггүй, бид бүгдтэй холбоотой. Нэг хүнд тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа бол бусдад нь мөн нөлөөлнө. Сангатикара хамт хийх. Дараа нь даана өгөх, хуваалцах. Эдгээр нь ягьягийн 3 төлөв. Эргээд санацгаая. Бие сэтгэл сүнсний нэгдэл нь ягья юм. Ургамал өргөх, хамтдаа дуулах, уншлаг унших, олноороо мэдлэг хэлэлцэх, хамтдаа бясалгах ягьянууд байдаг. Ягьяг хийхдээ хэр их хийсэн биш, харин юу чадах хэрээр хийх нь чухал. 3 төлөв нь тэнгэрлэг энергийг хөндлөх, бүгд хамт хийх, өгөх, хуваалцах.